Бид бүгд дотроо өөртөөгөө ярьж байдаг. Тэгээд энэхүү ярианы ихэнх хувь нь өөрийнхөө тухай сөрөг яриа байдаг. Тийм ч учраас бид өөрсдийнхөө тухай сөрөг бодолтой болсон байдаг. Тиймээс өнөөдөр өөрийнхөө тухай энэ сөрөг бодлыг хэрхэн зогсоох тухай ярих хүсэлтэй байна. Өөрийнхөө тухай сөрөг бодлуудыг яаж зогсоох вэ? Өөрийнхөө тухай сөрөг бодлууд бодох болгонд гарч ирэх боломжуудыг хааж байдаг. Хязгаарлагдмал итгэлтэй болж байдаг. Мөн сайн сайхны төлөө амьдрах хүсэл эрмэлзлээ унтрааж байдаг. Жишээлбэл та өөртөө иймэрхүү үгнүүд хэлж байсан уу? За би ямар чадах биштэй ч гэдэг юм уу? Оо ямар тэнийг юм бэ? Над шиг юм тэнэг хүн байдаг болов уу ч гэдэг юм уу? Эсвэл би ямар тэрнтэй адилхан биштэй ч гэдэг юм уу? Иймэрхүү өөрийгөө голох, өөрийнхөө тухай сөрөг үгнүүдийг хэлэх болгонд өөртөө итгэх итгэлийг алдаж, өөрийнхөө үнэлэмжийг доошлуулж байдаг. Сөрөг бодлууд хизээч биднийг итгэхгүй. Зөвхөн доош нь чангаана. Тиймээс үүнийг яаж зогсоох вэ? За тэгэхээр танаа гэрийн ширээн дээр ширээний цаг гэдэг шиг ширээний робот байлаа гэж төсөөлье. Тэгээд таныг том рөөрөөгөө орох болгонд тэр робот чи ямар тэнэг харагдаж байна? Чи мангар юм уу? Чи чадахгүй. Чи яаж чаддгийг өөрийнхөө байж байгааг харахгүй юу? Юм ч их юм боддог юмтэй гэд байвал та яах вэ? Өрөөнд орж ирэх болгонд ингэж хэлээд байвал миний лав өвөрхөрнө. Нэг бол шууд унтраана, эсвэл дахин програмчлна, бүр болохгүй бол гаргаж хаяна. Таач бас надтай санал нэг байгаа байхаа гэж бодож байна. Тиймээс дараагийн удаа өөрийгөө голох үг хэлэх хэрэглэх ч юм уу, эсвэл өөрийнхөө тухай сөрөг бодол бодох тэрл үедээ та энэхүү роботыг өөртөө сануулаарай. Тэгээд энэ роботыг та сонсох албагүй. Та түүнийг тэр дорн зогсоож болно. Эсвэл дахин шинээр програмчлаарай. Шинээр яаж програмчлах вэ гэвэл та өөртөө зориудаар өөрийнхөө тухай эерэг үг хэлхийг хэрэглэнэ гэсэн үг. Өөртөө эерэг үг хэллэг гэснээр та өөрийгөө эергээр програмчилж, өөртөө сайхан амьдрах боломжийг гаргаж, өөрт байгаа потенциалаа бүрэн нээж өгөх болно. Тиймээс өнөөдрөөс эхэлж зөвхөн өөрийгөө дэмжих сайхан үг хэлхийг өөртөө хэлж, өөрийнхөө хамгийн сайн найз болохыг санал болгож байна. Өнөөдрийн амжилтын тайран би оюун бодлоо сөрөг бодол бодох завгүй эерэг бодлоор цэнэглэж байна. Хэрвээ танд энэхүү бичлэг таалагдсан бол лайк дараа, цааш нь найз нөхдөд түгээгээрэй. Мөн иймэрхүү бичлэгүүдийг цаг тухайн үед нь имэйл хаягаараа хүлээж авах хүсэлтэй бол та uka@tömөр.com руу ороод миний захин мэдээлэлд бүртгүүлээрэй. Ингэж бүртгүүлснээр та миний амжилтын тайран номын 1-р бүлгийг үнэгүй хүлээж авах болно. Хүс, хий, хөр зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ.